За сайн байцгаана уу та бүхэндээ гигээ өдрийн мэндийг хүргэе. Астросалон байна. Та бүхэндээ одоо астрологи эхнээс нь сурах хичээлийнхаа энэхүү дугаараар сурах гаригийнхаа талаарх мэдээллийг хүргэх гэж байна. За тэгэхээр өнөөдрийн хичээл маань сурах гариг гэсэн үг. За хичээлийг эхлэхээс өмнө юу гэсэн та бүхэндээ өнгөрсөн хичээл дээр аюу гой ингээд комментууд зөндөө бичсэн бэлээ, зөндөө их лайк дарсан бэлээ. Бүгдээр нь баярлаа гэж юуны өмнө хэлье. Баярлаа манайхаа. За сурах гариг руугаа цумаар ингээд эхэлцгээе. За юу байна вэ гэхээр сураг маань бидэрт ямар энергиудыг өгдөг юм бэ гэхээр одоо харъя. Хүлээн авах тийм үү? Хайрыг яаж хүлээж авч байгаа, харилцааг яаж хүлээж авдгийг үн цэнээ бид нар мэдэрж гин үү, мэдрэхгүй вэ нү, өөрийгөө хайрлж гин үү, таашааж гин үү, бидний гоо сайхан яаж вэ, гоо сайхан болж гин үү, татах хүч маань сайхан байна уу, урсаж байна уу гэдгийг одоо илэрхийлнэ. За энэ ингээд бидний тэнгэрийн зураг тийм ээ, тэнгэр дээр байгаа. За бидний ингээд төрсөн тэнгэрийн зураг гэж бодъё л доо. За тэгэнгүүт одоо энэ улаан дотор байгаа ийм бэлэг тэмдэг байх юм бол таны төрсөн тэнгэрийн зураг дээр чинь сур гаригийг илэрхийлж байгаа гэсэн үг. За сур гариг чинь ямар ордны дэргэд байгааг харуулж байгаа нь сур гариг нь тэр орд дээр байна гэдгийг хэлж байгаа гэсэн үг. Жишээ нь сур гариг маань үхрийн ордны дэргэд байгаа учраас сур үхрийн ордод байна гэж цөмөөрөө хараад ойлгоно. За хэрвээ сур гариг маань одоо энэ хажууд нь эхрийн одоо энд байсан бол гэсэн үг. Энд байсан бол сур гариг маань эхрийн ордод байрлаж байна гэсэн үг. За мэлхийн ордны дэргэд байсан бол одоо 3 дахьт нь тийм ээ. Тэгэх юм бол яг хөө цөмөрөө мэлхийн орд дээр сур гариг маань байрлаж байна гэж ойлгоноо. За тэгээд сур гариг маань бидний аягүй гой холбоо үүсгэхэд маань нөлөөлдөг байх нь байна. Таашаал мэдрэхэд, хайрыг хүлээж авахд өөрийнхөө үн цэнийг мэдрэхийн чадварыг өгдөг байх нь тийм үү? За юу татдаг юм бэ гэхээр нин тэргүүн ингээ мөнгө гэж бичсэн байгаа. За яагаад гэдэг бас тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна. Мөнгийг шууд татна. Учир шалтгаан нь одоо өмнөх хичээл дээр цөмөр үзчихсэн шүү дээ. Нөгөө гаригууд маань хаана хүчтэй байдаг, хүчгүй байдаг гэдэг. Сур гариг маань өөрөө мөнгөний орд дээр хүчтэй байдаг байхгүй юу? Мөнгөний орд чинь өөрөө үхрийн орд байхгүй юу? Тэгэхээр нин тэргүүнд мөнгийг татдаг гэсэн үг. За тэгэхээр ямар энергиудыг татдаг юм гэхээр мөнгө татна. Мөнгөө дагаад тансаг байдлыг, гоо сайхныг, урлаг уран бүтээлийг, брендийг татдаг байх нэ. За эерэг тал нь өөрөө юу юм гэхээр бусдад гоё хайрыг түгээж идэг, маш гоё бүтээлч. Одоо зарим хүмүүс ингэдэг штэ ямар харамгүй их хайртай юм бэ? Хүний өөрийгөө л хайрлаад идэг. Ямар сайхан хайр ундардаг хүн бэ гэж ярьдаг байх юм бол тэр хүн чинь сур гариг нь маш эерэг энерги холбоостой өөрийнх нь тэр хүний тухайн үний тэнгэрийн зураг дээр байрлалтай холбоостой байна гэсэн үг байхгүй юу? За аюу гай одоо бүтээлч хүн байлаа гэж бодъё тийм ээ. Ингээд бүтээлийг хийхдээ ингээд цаанаас нь ингээд сэтгэл нь хайр нь тэр чадвар нь чадамж нь те баг ингээд сүнс нь хөглөгдөөд бүтээлээ сайхан бүтээдэг бүтээлч хүн нь яадаг бах нь бас хайрын тэнгэр болох сур гариг маань айгүй гой хүчтэй эерэг байрлалтай байдаг байх нэ гэсэн үг. За зөөлөн энергитэй. Жишээ нь ингээд заримдаа ингээд хүмүүс ингэдэг ч ямар сэтгэл минь тавгүй байна гэл найз руугаа залгаад найз руу очиод ингээд ярилцсныхаа дараа ямар гой сайхан болчихвоо гэж ярьдаг та. Тэр чин нөгөө хүн нь яг ингээд хайрын бурхан одоо сур гариг нь тийм үү сур гариг ч өөрөө хайрын бурхан гэж яригдаг байхгүй юу? Тийм гоё эерэг энергитэй холбоостой байх юм бол одоо ингээд аура гэж байдаг да тийм ээ хүн ингээд ямар ауратай байна тэр хүний дэргэд очих юм бол аюу гоё ингээд тайвширдаг яг бүр агаар нэг шүү манайхаа сур гаригийн сайн хүний энергитэй хүн дээр очих юм бол тэр гоё энерги нь өөрийн чинь гоё зөөллөө тэр аураагаараа өөрийн чинь гоё тайвшруулад харилцаа чинь хүртэл сайхан болоод ирдэг. Тэгээд яадаг бах нь тэр хүнээс гоё зөөлөн энерги хүлээж авдаг бах нь. А хэрвээ өөр төр чин хүмүүс ирээл те ямар сайхан болчихваа гэдэг бол та өөрөө ч гэсэн айгүй гоё юм сур гариг чин гоё эерэг харилцааны энергийг бусдад өгдөг байх нэ гэсэн үг байхгүй юу? Гоё газ. За харилцаа сатай. Ямар адраа хааштай хүүхэн бэ гэж ярьдаг те зарим нэг хүмүүс за тэгвэл эн чин бүрэг эсрэгээрээ айгүй харилцаа сатай байх юм бол сур гариг нь гоё эерэг холбоостой байна л гэсэн үг. За тэгээ өөрийнхөө үн цэнийг мэддэг хүмүүс байдаг да тийм ээ. Хизээ хаа өөрийгөө яаж авч явж яаж илэрхийлж чадах уу гэд. Тэгэх юм бол яг үн цэнээ мэдэж одоо өөрийгөө илэрхийлж чаддаг байх нь. Өөрийгөө илэрхийлж чадахгүй үн цэнээ мэдгүй байгаа хүмүүс ихэвчлэн хөшгөний араар орчих гээд төрөлд байдаг байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс маань ингээд ил гарч чаддаг төрлийн хүмүүс ингээд бас байх гээд байдаг юм аа.
За одоо сүүдэр тал руу цөмөр орцгоо яах вэ? Хэд таашаал хөөн. За энэ таашаал дээр хараа ийм байгаа шүү манайхаа. Одоо нөгөө нэг юу одоо биеийн таашаал байна тийм үү? Одоо хит ингээд те нөгөө нэг биеийн одоо харилцаа ингээд хүсээд авах. За тийм гол ингээд арх тамхины хэрэгцээ биш нөгөө нэг таашаал те бүр ингээд донтох гоод байдаг бүр ингээд хитрхи их ингээд өдөр болгон ууж идэх гээ явах гад байдаг. За бүр ингээд өмсөд зөөхөнд барагдахгүй тийм үү? Өдөр болгон ингээд юм худалдаж авах гол ингээд болохгүй тийм ингээд бүр брэнд нараас ингээд явах гад байдаг. Энэ бүгдийг ингээд хит таашаал гэдэг дотор ингээд оруулсан шүү манайхаа бүр ингээд тэр чигээр нь та нар бүр ингээд том зургаар нь хараарай за манайхаа. За тэгэд хараат харилцаа үүсгэх гэдэг. За энийг болоход нөгөө хүнийж хараат байх гэдэг. Тэгснээ бас нөгөө өөрөө ч гэсэн хараат байх гэдэг амар сонио харилцаа үүсгэх гэдэг. За залхуурал давтна. Нөгөө нэг эерэг тал дээр болохоор ингээд аюугаа бүтээл хийх гэдэг чинь ингээд сэтгэл зүрхээс ингээд ундалгаа бүтээлээ бүтээх гэдэг. За тэгвэл энэ бол бүр байхгүй, бүр бүтээхгүй. Залхуураа суугаад ингэсэн үг хэрэгсэ. За цаашаа гадаад төрхөөрөө ингээд өөрийгөө үнэлдэг. Юу гэсэн үг вэ гэхээр би ингээл ийм одоо үнэтэй орц өмссөн гэж үнэлэх гээд байдаг. Эсвэл би гоё ийм хамартай гэж үнэлэх гээд байдаг. Эсвэл миний одоо тэгээ уруул ийм одоо үн цэнтэй одоо ийм их мөнгөөр хэлсэн гэж үнэлэх гээд байдаг ч юм уу. Ингиж гаднаасаа тэгээ би ийм машинтай болохоор намайг би ингэж одоо үнэлэгдэх ёстой гэдэг юм. Ингиж үнэлэх гээд байдаг. Ерөөсө өөрийнхөө мэдлэг, оюун, чадвар, хүн чанар тийм үү одоо ёс зүй гэдгээр ерөөсө ингэж тэрнэр ингээ бүр нөгөөд чи хаягдсан байдаг байхгүй юу? Тэгэхээр яах вэ? Сургаарыг нь жоохон гимтэлтэй, эсвэл нэлээд гимтэлтэй байна гэж цөмөрөө ойлгоно. Тэгээд хайрын донтолт дээр болохоор за энэ тест нөгөө гормон донтолт гэж ярих гад байдаг төрөл рүү байдаг болохоор бас ингээд бичсэн байгаа шүү манайхаа яг зөвөр ойлгож аваарай. За цаашлаа манайхаа. За сургаарыг маань одоо бидэнд одоо ямар асуултуудыг тавиулдаг вэ гэхээр ингээд яаж хайрладаг юм те юмыг одоо хүнийг, амьтныг, эдийг бүгдийг за тэгвэл ямар харилцаанд татагддаг юм? Яаж ингэж хайраа илэрхийлдэг юм тийм үү? Бид өөрийгөө хэр хүн цэнтэй гэдгээ бас мэддэг юм бэ, мэдэрдэг юм бэ гэдгийг одоо бид тэгээ илэрхийлж идэг гэсэн. За сул байхдаа бас одоо бид нэгэд ямар алдаа гарах гэдэг вэ гэхээр за яг алдаа бол биш л дээ угаасаа байгаа юм нэрэг багхгүй юу? Хайрыг ингээд те бусад гуйж авах гэдэг багхгүй юу? Хайрыг гуйж авахгүй штэ тийм ээ. Өөрийгөө байн голох гэдэг төрлийн хүмүүс байдаг. Гадаад төрхөрөө өөрийгөө тэ үзмжээр ингэж үнэлэх гэдэг ийм хүмүүс бас сул тал нь илэрдэг шүү манайхаа. Тэгэд илэрдэг шүү манайхаа гэж одоо ийм хүмүүс байх юм бол угаасаа тэ энэ угаасаа л иймтэй гэхгүйгээр цөмөрөө энэ хүний сургаарыг нь жоохон сул юм шиг байна гэж цөмөрөө нөгөө нь ойлгох талаас нь хүлээж авдна. Энд чинь та нартаас ингээд аюу гай нөгөө хүнийг тэ хүний гаднаас нь хараад таньж дүгнэж тийм үү шинжиж дүгнэх биш ч манайхаа шинжиж болж байгаа юм гой шинжээ агаад байгаа байхгүй юу? За цаашлаа гаригийн хүч. За одоо гаригийн хүч дээр энэ хараа үхэр болон жинлүүдэр хүчтэй гэсэн байгааз үхрийн орд чинь гоё мөнгөний орд ахгүй юу? Жинлүүр чинь харилцааны орд. Тэг гэхээр мэдээж энэ чинь одоо сургаарч чинь харилцаа тий хайр мөнгөний энергитэй учраас маш хүчтэй байх нь. За хилэнц болон хоньны ордэр хөөгддөг буюу хүч султай нэг цөмрөө одоо ард байгаа нөгөө нэг хонь хилэнц тэрэн дээр цөмрөө харчна. За загсны ордэр хүчтэй байх нь байна. Ирэмгүй агаад охины орд дээр хүчин сулардаг, хөөгдөж байгаа. Бишээ уналтын байралтай байгаа шүү манайхаа. За тэгээд ингэж хувирдаг байх нэ. Үхэр жинлүүр дээр хүчтэй, хилэн цонь дээр хөөгдсөн, загас дээр ирэмгүй, охин дээр сулрах буюу уналтын байралтай. За тэгээд зоолон энд аягүй гоё юм юу яасан? Бас мэдээл нэмсэн байгаа юу вэ гэхээр цөмөрөө ингээд ордуудаа мэдж байгаа ш тийм ээ 12 ордуудаа 12 ордуудаагаа цөмөрөө 4 махбодтой гэдгийг бас мэдж байгаа тийм үү мэдгүй хүмүүс яах юм бол нөгөө бичлэг биш нөгөө нэг плейлист байгаа ш тийм ээ урагшаа гүйлгээ 4 махбод гэдэг хичээлийг үзэх юм бол мэддэг болчихно. За тэгвэл гал махбод дээр чинь 3 орд байгаа тийм ээ гал махбод дээр чинь хоньны орд байна, арслангийн орд байна, нумын орд байна. Тэгвэл ерөнхийдөө тэр хүмүүсийн хайр нь ямар байдгийг гэхээр харилцаа хүсэл тэмүүлэлтэйгээр хайрладаг байхгүй айгуу гоё байгааз. За тэгвэл шороо махбодтой ордууд ямар байдгийг та нар мэдж байгаа тийм ээ бүгдээрээ үхрийн орд байна, материйн орд байна, охины орд байна. Айгуу гоё тогтвортой бодиттой харилцаа хүсэж хайрладаг байх нь бодитойгоор хайрладаг байх нь. За тэгвэл агаар махбодтой хүмүүстэй яах юм оюун санаагаар холбогдно. Ус махбодтой байх юм бол сэтгэлээрээ гүн холбогддог ийм гоё харилцааг үүсгэж холбогддог байх нь байна манайхаа. За одоо маш сонирхолтой цөмөрөө 12 орд руугаа цөмөр орцгоё.
Энэ хэсэг одоо айгүй гоё тийм сонирхолтой байхгүй яа тэр хүмүүс маань ихэвчлэн бидний харилцаа ямар бол бид харилцаанд таарах болов уу гэж их одоо асуултуудын бас айгүй тийм сонирхолтой асуултуудын нэг байдаг шүү дээ. Энд айгүй чухал асуултууд. Тэнгуү та нар бас энэ ингээд бас нөгөө үнэ аль нь юм бол гэж бас сонирхоод үзээрэй тийм ээ. Гаднаас нь одоо ингээд сонсож явахдаа тэгээд дараа нь мэдээж хэрэг ингээд тэнгэрийн зургаараа он сар өдрөө хийгээд одоо хосчин юм уу өөрөө ямар одоо орд дээр одоо сургаарчин байгаа юм бэ гэж бас хараад бас сонирхоод үзээрэй манайхаа. За одоо эхнийх нь хэрвээ хоньны орд дээр сургаарчин байх юм бол дахиад сонсороо манайхаа. Хэрвээ өөрийн чин төрсөн тэнгэрийн зураг дээр хоньны орд дээр одоо 1-30 юм байгаа штэ. Тэр дотор сургаарчин багтаж байх юм бол ямар байх вэ гэхээр за төвчээр багтаа байх нь байна. Тийм үү? Одоо би шууд эхлээд одоо нөгөө сүйдэртлийн хэлж байгаа шүү манайхаа. Сүйдэртлийн. Тэгэд маш хурдан хөрөх гээд байдаг байх нь хөрөх гээд байдаг. Одоо хайр нь хөрөх гээд байдаг, сэтгэл нь хөрөх гээд байдаг гэсэн үг шүү манайхаа. Тэгэхээр эерэг тал нь юу юм гэхээр яг эсрэгээрээ айгүй гой хурдан татагдана тийм үү? Айгүй гой хүслэн одоо ориглон айгүй гой догтлолтой байна. Сэтгэлэн догтлол чинь гоё штэ тийм ээ. Тэгээд айгүй гой тийм зоригтой байдаг. Харилцаа нь ингээ шууд харилцаа үүсгэж чаддаг гоё чулуун байж чаддаг. Ийм гоё нээлттэй байдаг гэсэн үг. За тэгвэл хэрвээ үхрийн ордны дэргээд сургаарчин байх юм бол сүүдэр тал нь зөрүүд. За тэгээд хит нөгөөний эзэмших гээд байх талтай. Сайхан тал нь юу байна вэ гэхээр одоо тогт туртай, үнэнч хайр, одоо хүрлцгүй айгуу чухалтай үнсэх, тээврэх, ингээд наалдах, хөдөлж явах. За тэгээд аюулгүй холбоог хүсдэг. Тэгэхээр энийг үг хэрэгтэй хүмүүст гэсэн үг. Өөрөө юм бол өөрт ч өгөх хэрэгтэй байхгүй юу? За манай эхний ордныхан яах юм гэхээр сүүдэр тал нь хэрвээ тэнгэрийн зураг дээр өөрийн чин төрсөн тэнгэрийн зураг дээр эхний орд дээр буюу эхний ордны 1-30 дотор сургаарчин байрлаж явах юм бол ерөнхий докторгүй байх нь байна. Хурдан уйдах гээд байдаг байх нь шүү дээ. Тэгэхээр яах вэ? Докторгүй хурдан уйдахгүй байхын тулд энэ хүнтэй аюулгүй оюуны холбоогоор холбогдох хэрэгтэй байх нь. Оюунлаг. За яриа сайхан өрнүүлдэг байх хэрэгтэй байх нь. Тэр хүний хөгжилтэй байлгах хэрэгтэй байх нь. Тэгэх юм бол та байн хамт байна гэсэн үг байхгүй юу? За тэгээд тэр хүний харилцаанд их чөлөөг нь олгоно. Байн гараас нь хардаад байх юм бол та зүгээр өстө бараг сар болохгүй салчна гэсэн үг. Ойлгомжтой байна? За тэгвэл мэлхийн ордны хүмүүс яах вэ гэхээр одоо сургаарыг нь мэлхийн орд дээр байвал шүү манайхаа. За сул тал нь хит эмзэг. За тэгээд ингээд наалтамхай гэхээр баг өдөр шингөө хамт байх гал гэдэг, сугтах гал гэдэг, байн хөтлөхөө л гэдэг тий. Одоо яаж наалж болох тэр бүгдээр ингээд наалтах гэдэг ийм сул талтай гэсэн. За тэгээд хамгийн сайхан талууд нь юу вэ нөхөр? Айгүй гоо ингэж халамжаа өгч хайрлна. Тэгээд айгүй гоо ингээд сэтгэл зүйн аюулгүй байдлыг нөгөө хүнд өгөхийг хичээдэг, өөрөө ч гэсэн авахыг хичээдэг. Тэгээд хинт ч байхгүй гоё гүн дотн холбоог зөвхөн тэр хүнтэйгээ үүсгэж холбогдохыг хүсдэг. Хүснэ гэдэг чинь энэ хүнд өөрт нь бас тэрийг өгөх юм бол энэ хүн өөртөө ч бас маш удаан тогтвортойгоор амьдрах болно гэсэн үг. Энэ чинь ингээ баг хосын харилцааны гол түлхүүрүүд яваад байгаа байхгүй юу? Тийм байгаа. Сайн анзаарах юм бол. За Ашлангийн орд маань яах вэ гэхээр сул тал нь болохоор айгуу гоё эготой, бас драм ихтэй. Тэгэд энэ хүмүүсийг яавал өөртөө тогтоох уу гэвэл энэ хүнд маш их анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ хүнийг ингээл биширч хүсэх хэрэгтэй. Чи минь ямар сайхан юм бэ? Би чамаа биширж шүү гэлтэй баг өдөр болгон ингээл чихэн нэлэх юм бол зөв өөр чинь хайртай л байгаад байна. Тэгээ гоё ингээ романтик гоё энэ хүнийг байлгах хэрэгтэй. Гоё илэрхийллийг гоё тийм хүчтэйгээр илэрхийлж явах хэрэгтэй. Зүгээр нь би чам тайртай гэж хэлэхгүй штэ. Би чамд ийм тийм хайртай. Миний хайр чамааг ингэж юм гэлтэй одоо баг тийм одоо ингэ маш ингээ гал шиг асаасан юм хүчтэйгээр илэрхийлэх хэрэгтэй байгаа байхгүй юу? За энэ хүнийг хизээр дутааж болохгүй зүйл болохоор үнэлэгдэж байгаа тэр мэдрэмжийг хизээж дутааж болохгүй. Чи надад маш үнцэнтэй, чи маш үнэтэй хүн шүү гэдэг тэр үнэлэмжийг байнга өгөх юм бол Ашлангийн ордны хүн өөрийн чинь дэргэд насан туршдаа байх болно. Яагаад гэвэл энэ хүн чинь сонсхийг хүсэж чинь тийм үү, мэдрэхийг хүсэж чинь өөр хүнээс олж авч чадахгүй зүйлийг чи өөрөө өгөөд байх юм бол яах юм? Өөрөөс ч угаасаа холдохгүй штэ. Тийм баад дээ. За баг арай чулуухан ярьсан уу? За тэгээ арай чулуухан ярьсан бол тэгээд үгүй яах вэ тэгэл
Тэгэл яг та нар тэгэл авах нь аваад гээх ингээл ер нь анзаарахгүй. Тэгээд ерөнхийдөө тэгээд иймэрхүү байд юм дөө. За тэгвэл одоо охины ордуудыг харъя. Охины орд дээр уналтын орд гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Нөгөө гаригууд дээр одоо ямар гаригууд маань ямар ордуудад хүчтэй хүчгүй байдгүй түрүү ярьсан шүү дээ. Тэгэхээр охины орд дээр уналттай байгаа та яагаад вэ гэхээр одоо шууд ихний үйлдвэр хараад ойлгомжтой. Хэд ч шүүмжлэлтэй байхгүй юу? Сур гариг нь охины орд дээр байх юм бол тэр хүн шүүмжлэлээсээ болгоод нөгөө хүнээ хайрладаг ч гэсэн шүүмжлээд байх юм бол удаан тогтохгүй харилцаа гэмтэх, сулрах магадлал маш өндөртэй гэсэн үг. Тэгэхээр яг хуу шүүмжлэхээ болох хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? За тэгсэн мөртлөө энэ хүн айгүй гой хайрладаг. Үйлдэлээрээ гой хайраа харуулж чаддаг тийм ээ. Одоо үйлдэл хийж харуулна. Худлаа ерөөсөө ярьж харуулахгүй байх нь шүү дээ тийм үү? Худлаа магсаж харуулахгүй байх нь. Худлаа нялхаж харуулахгүй байх нь. Яг хайртай гэдэг тэр үйлдэлийг хийж чаддаг үйлдэлийг хийж харуулдаг байх нь. Гахалтай байз. Халамжийг тийм ээ өгч чадах нь. Өөр чинь тусалж чадах нь гой бодтой агаад байгаа гэдэг тийм үү? Тэгээд жижиг зүйлээр маш ач холбогдол өгдөг. Тэгэхээр чи ингээ өөрөө те одоо бараг л ингээл хурууны жухам суугчсан байхад л бараг өөрт чинь хүүе яасан миний хонгороо гэж баг өөрт чинь гоё ингэж халамжиг өгдөг байх нь шүү дээ. Ач холбогдол өгдөг гэсэн гоё яваад. Тэгвэл зарим хүмүүс чинь за тийм л ихтэй хүмүүс чинь хураалаа шүү дээ. Өөр яадаг ингээл тэгдэг штэ. Тийм ерөөсөө биш. Уул нь бол ийм гоё детальтай байхгүй юу? Даанч нөгөө хид чөөмжлээд нөгөө хүнээ холдуулах гэдэг сул талтай. За энэ хүнийг яаж тогтоох вэ гэвэл яаж насан туршдаа хажуудаа байлгах вэ гэвэл энэ хүнд маш ашигтай байх хэрэгтэй. Ашигт үлийг коэффициенттэй гэсэн үг шүү. Шууд утгаараа ч юм манайхаа. Айгуу гоё энэ хүнд тустай байх хэрэгтэй. Тус дэмтэй. Тэ? За тэгээд яг хөө гэхээр итгэл өгөх хэрэгтэй. Энэ хүнд итгэлийг алдаж болохгүй гэсэн үг байхгүй юу? Айгуу өөрт нь ашигтай байлгаад итгэлийг алдчих юм бол угаасаа хэрэг байхгүй болчихно. Тэгэхээр энэ бүгдрийн тэнцвэрийг олж ээж энэ хүнтэй хамт байх юм бол энэ хүн өөртөө чинь хамт байх болно. Ягаад гэхээр энэ хүн чинь хайрын хамгийн өгсөн гол чанаруудыг нэг хүнд өгөөд нь штэ. Тэгэхээр чинь мэдээж дуртай байна л эцтэй юм чи одоо. За цаашлаа манайхаа. Цаашлаад жинлүүрийн орд. За жинлүүрийн орд маань бусдад хэд таалагдах гэдэг сул талтай. Тэрнээс ийш одоо харилцаанд маш одоо хамгийн тийм ухаалаг орд гэх юм уу да. Ягаад гэхээр ингээд тэнцвэрийг тийм үү эв зохицлыг хүсдэг. Тэгэд эв зохицлыг хүсдэг учраас өөрөө эв наримттай эв зохицолтой байх талаас нь бас хичээдэг байхгүй юу? Харилцаанд тийм үү одоо энергийг ингээд юу гэх юм бэ? Өөрийнхөө энергийг харилцаанд илүү их ингэж өгөх гээд байдаг гэсэн үг. Зарим хүмүүс ингээд хоол идэхдээ илүү одоо ингээд энерги өгдөг гэж бодлоо. Тэгвэл энэ хүн харилцаанд илүү энерги өгнө гэдэг чинь өөртөө чинь хамтын хосын харилцаа байгаа бол энэ хүн өөртөө чинь харилцаж байгаа харилцаа юунаас илүү дээгүүр тавих тэр одоо хэмжээ их гэсэн үг байхгүй юу? Энэ чинь гоё тал, сайн тал. За тэгээ яаж юм? Айгуу гоё романтик байх нь, айгуу гоё сэтгэл татам байх нь байна. Тэгэд ийм хүмүүсийг өөртөө татъя гэх юм бол энэ хүнд романтик мэдрэмжийг өгөх хэрэгтэй. Тэгээд сэтгэлийг булаах тийм гоё зөөлөн үгсүүдийг хэлж яах хэрэгтэй. Тэгээд сэтгэл татам гэдэг дээр ялангуяа одоо энэ гадаад үзмж айгүй одоо чухал байдаг байхгүй юу? Тэгээд энэ сэтгэл татам дээр ялангуяа гадаад үзмжээ тэр хүнд зохицуулж гоё сэтгэлийн татах хэрэгтэй. Одоо өөрийгөө гоё сайхан авч явах хэрэгтэй гэсэн үг. Энэ хүн ч гэсэнтэй бусдын одоо хосынхаа хайрыг тэг одоо сэтгэлийг ингээд татахын тулд өөрөө ч гэсэн бас нэг гадаад үзмээр нэлээх анхаардаг төрлийн хүмүүс байдаг. За одоо нөгөө нэг хилэнцэн орд штэ. Яаж юм? Одоо хөөгдөж байгаа тийм үү? Та нар мэдж байгаа дээ энэ ингээд сул энергитэй байгаа штэ. За эхлээд цөмөр юу нэрч юм? Сул талын нэрч юм. Харддаг тийм үү? Тэгээд хит их хүсэл тэмүүлэлтэй. Хүсэл тэмүүлэл нь хэтэрхээр амар гамшиг болох боломжтой гэсэн үг. Зөвхөн шууд тэгээд алгачих манайхаа. Нэг худлаа зөөлөхгүй яг энэ дээр болохоор. За тэгээд сайхан зүйл нь юу вэ гэхээр гоё гүн холбоо үүсгэн тийм үү? Энд чинь гоё штэ айгүй гоё гүн холбоо үүсгэн. За тэгээд бүх юм эсвэл юу ч биш гэж ярина. Нэг би дээр тайлбарлаа бичсэн ба. Одоо ингэсэн үг байхгүй юу? Одоо бүх зүйл эсвэл юу ч биш гэдгийн тайлбар нь юу вэ гэхээр одоо ингэ дээр ингэ бичсэн харагдаж байгаа. Бүрэн нэгдэн тийм үү нөгөөнд. За тэгээд маш үнэнч байж чадна. Бүх сэтгэлээ нөгөө хүндээ зориулчихна. Тэгээд нөгөө хүний ингэ сэтгэлийнхаа гүнийн төвшөнд одоо мэдрхийг хүсдэг. Гайхалтай юу? За тэгээд хэрвээ тэгэд эсвэл юу ч биш гэдэг нь болохоор юу гэсэн үг юм бэ гэхээр тэр хүн чинь ингээд өөрт ингээ худал мэдрэгдчих юм бол эсвэл ингээд итгэл нь эвдэрх юм бол тийм үү сэтгэл нь ингээд одоо хүрчих юм бол шууд ингээд тэр хүн ингээ хаагддаг байхгүй юу?
хуурамч холбоо ингэж үүсгэж амьдарч байснаас бараг л ингээд салаа тустай байсан дэр гэж одоо боддог хүмүүсийн нэн тэргуунд явдаг хүмүүсээ. Хэрвээ сургаарыг нь хилэнцгийн ордод байвал. За тэгээд сэтгэл хөдлөлийн эрчим энерги өндөртэй байх нь байна. Нөгөө хүнтэйгээ сэтгэлийн одоо сүнсний түвшинд холбогдож татна байхыг хүсдэг төрлийн хүмүүс байхгүй юу. Тэгэхээр энэ хүмүүстэй үнэн сэтгэлээсээ, үнэн голоосоо сүнсээрээ холбогдох юм бол үрд мөнхөд хамтдаа амьдрах боломжтой гэсэн. За цаашлаа. За тэгвэл манай номын ордынхан яах вэ гэхээр за сул тал нь үүрэг амлалтаас зүхтах гээд байдаг. Үй хараа нөгөөдөг чинь дахиад зүхтах гээд за нөгөө номын орд дээр дахиад гэж бичсэн. За одоо та нар мэдж байгаа ш тийм ээ. Ямар ордны хүмүүс энийг шүүмжилж байгаа илээ? Хамгийн нэн тэргүүнд охины ордны энерги өндөртэй хүмүүс хамгийн түрүүнд шүүмжилж байгаа. Буруу бичиж гэдэг. За тийм гол буруу бичсэн байна гэдэг чинь яасан байх нь вэ? Одоо зоолоо энэ дэр детальчилж авч хараагүй байх нь тийм үү? Эсвэл шил зүдэг хараа муудсан байх нь. За тийм гол цаашаа ингээд дүгнэ штэ. За хараа муутай хүн ямар гариг нь одоо сул байдаг юм болч гэдэг юм уу? Тэ ингээд гой цаашаа яваад хөгжүүлээд ирэх юм бол нар нь асуудалтай байх юм бол хараа муутай хүмүүс их хвчлэн байх боломжтой байдаг. Сонирхолтой юу? Өнөөдөр гоё ийм гоё тип хөгжлөө манайхаа. Тэгээ цаашлаа. За давуу тал нь үгүй давуу тал биш ээ. Одоо энэ хараа бас давуу тал гэх юм ч бас энэ бол бас нэг талтай тийм амаргүй зүйл биш байхгүй юу? Амархан зүйл. Энэ хүнтэй хамт бай гэх юм бол шүү дээ. Одоо номын ордны хүнтэй хамт бай гэх юм бол яах вэ? Энэ хүнтэй харилцаагаа маш эрх чөлөөтэйгээр байлгах хэрэгтэй. Чи хэдэн цаг ирэх юм? Яг хаашаа явах юм гэж өрөөс ярихгүй. Чи гадаад явахдаа яг тэд хоноод ирээрээ гэж өрөөс яг тэд эдэн цаг гэж ерөөсө нар сар өдөр товлох ерөөс хэрэггүй. Тэгэх юм бол харилцаан дээр гэмтэл үүснэ. Одоо маргалдан зөрчилдөнд муудсан гэсэн. Хэрвээ ингээд таяр гоётой хамтдаа адал явдалтай уучраад хамтдаа одоо өсөлтийг хүснэ. Одоо мэдлэгээ дээшлүүлэх, хамт гадаад явж юм сурах, хамтдаа одоо тэ сүнсний хөгжлөө сайжруулах ч гэдэг юм уу тэ нэлээд аим цар хүрээтэйгээр харах гэсэн үг шүү дээ. Одоо өмнөх жилиг үдсэн бол мэдж байгаа тийм ээ. Бууд гариг нь хэрвээ Сагитариус дээр байх юм бол ямар байсан бэлээ? Бас л ерөнхийдөө нэг философи тал руугаа оюун санааны хөгжилтэй хүмүүс байгаа гэсэн шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн хайртай хүнтэйгээ хамт байл гэх юм бол энэ хүнтэй хамт адал явдалтай цуг амьдрах хэрэгтэй, энэ хүнтэй хамт явж оюун мэдлэгээ дээшлэх хэрэгтэй, хизээж байгаа байрандаа суугаад нэг төрлийн мэдлэгийн төвшөндөө байгаа дэж ерөөсөө болохгүй. Нэгсэндээ гурилтай шүлийг өдөр болгон идэж болохгүй хүн чинь номын ордны хүмүүс. Номын ордны хүнд хизээж өдөр болгон гурилтай шүлийг өгж болохгүй шүү манайхаа. За тэгээд номын ордны хүнийг яавал хажуудаа байлгах вэ гэхээр ойлгомжтой тийм ээ. Өдөр болгон шинэлэг зүйл, өдөр болгон сонирхолтой зүйлийг тэгээд эрхчлөөг нь өгөх хэрэгтэй. Энэ хүнд урам зориг өгдөг тэр зүйлийг нь мэдрүүлж өгж байх хэрэгтэй. Тэгэх юм бол та удаан насан туршдаа амьдрах боломжтой. Сонирхолтой байстай манай ордууд ингээ хуваагдчихараа. За одоо манай материал ордныхаа яасан бэ гэхээр ойлгомжтой шүү дээ тийм ээ. Нөө хүүхдэн ордлыг, хатуу ордлыг. За тэгээд одоо яасан сул тал нь шууд харагдаж байгаа юм. Одоо хэд хаалттай байх боломжтой тийм ээ. Хайр дээр одоо ингээд илэрхийлэхгүй ингээд хаалттай хаачдаг байх нь шүү дээ. Энэ сул тал нь шүү манайхаа. За тэгээд одоо эерэг тал нь угаасаа маш гоё. Хайртай ингээд ерөөсөө ингээд юу ч биш гэж авч үзэхгүй. Айгүй гоё нухацтай. Тэгээд айгүй гоё хариуцлагатайгаар хайранд хандна, харилцаанд хандна. Тэгээд одоо ингээд богино хугацааны хайрыг хүсэхгүй шүү дээ. Айгүй гоё урт удаан хугацааны харилцаа одоо үүсгэхийг доктортой байлгахыг хүсдэгэ гэсэн үг. Тэгээд доктортой тийм үү гоё үнэнч байдал маш чухал байдаг учраас өөртөө ч гэсэн ийм байх чадвартай. Итгэл маш чухал. Энэ хүний итгэлийг даагаад доктортой байдлыг нь өгөөд байх юм бол үрд хажууд чинь байна гэсэн үг. Сайхан хүмүүс байгаа зуулнал. За хумхын орсныхаа. За хумхын орсныхын ч яах вэ? За айгүй тийм сэтгэл хөдлөлийн зайтай харьцах гад байдаг. Энд чинь бач жоохон амаргүй сул тал штэ тийм үү? Амаргүй сэтгэл хөдлөлийн зайтай. Сэтгэл хөдлөлөөр ингээд хүмүүс ингээд нийлдэг штэ ууланд тэгтэл ингээд зай барих гад байдаг. Сэтгэл хөдлөлөө шууд ингээд ойртод хилддэггүй гэсэн үг байхгүй юу? Тэг хамгийн сонирхолтой нь те одоо зарим хүмүүс яаж энийг тооцсон юм болоо гэж ярьдаг штэ. Яаж одоо ийм гой хүүхэн биеэр дүүрэн шивээстэй залууг тооцсон юм болоо гэж ингээд хүмүүс зөндөө л ярьдаг үсттэй.
Яг одоо бараг л юм чинь яасан байх нь вэ? Өвөрмөц хүмүүст татагддаг байхгүй юу? Хязгааргүй орон зай хүсдэг. Яг уу энэ хүнд одоо юу гэхээр ямар ч хашилт хэрэггүй. Одоо ингээл болж л өгвөл хайрыг ингээл хязгаарлаж болохгүй. Үй тэгнь хоёулаа тэгэх болно ингэх болно ингээд хайрын хүрээг нь тэлэх хэрэгтэй. Бүх юмыг хизээж дөрвөн ханны дотор барьжлахгүй. Хоёулаа яг ингэж амьдрын яг ийм одоо бараг л ингээд хүн болгон чинь за цөмөр одоо ингэж зээл авна, ингэж зээлээ төлнө, ингэсний дараа цөмөр ингэж хүүхдээ гаргах гэж ярьдаг шүү дээ. Ерөөс тэхгүй хязгааргүй юун ч баригдахгүй яах хэрэгтэй. Энэ тэндээс нь аваад ерөөсө бөөгнүүлэл болж бол хитийг харж энэ хүнтэй харилцах хэрэгтэй. Орон зайг нь өгөх хэрэгтэй. Энэ хүн тийм үү одоо ингээл хаачмаар байна. Тийш нь явуулах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Ерөөсөө бариад ишлэхгүй. Дөрвөн ханны дотор зээлэнд одоо ингэж уйж хүүхдэд уйж байлгах юм бол харилцаа муудаж эвдэрнэ гэсэн үг. За тэгээд одоо бичсэн байгаас найз хөрлөл дээр үндэслэн хайртай. Юу гэсэн үг гэхээр та хоёрын хоорондын харилцаа бараг хөөе найзаа юу байна гэдэг бараг л тийм харилцаа байвал зүгээр байгаа байхгүй юу. Эсвэл тэрнээс биш яг ингээд эхнэр нөхрийнтэй чи яг ингэх хэвээр эхнэрийнхаа нөхрийнхаа харилцааг үүр гэд ерөөсөө тэгэж болохгүй байхгүй юу. Найзаахаа ингэчтэй найз нь ингэчээ тэгчи гэдэг айгуу гоё юм дундаа. Ингүүл та хоёр урт удаан хол явж амьдрнаа. За тэгээд энэ хосынхоо тийм үү гоё өөрийнх нь орон зайг нөгөөд өөрийнх нь зан чанаруудыг алдагдуулахгүйгээр өөрөөр нь байлгах хэрэгтэй. Битээ эвдэх гэж оролдороо. Энэ хүнийг эвдэхгүй өөрөөр нь байлгаалах юм бол таарайгүй гоё хамттай удаан оршин тогтно гэсэн үг. За тэгээд манай заах сууд хамгийн сүүлийнх нь яг уу гэхээр oh my god сүүлийнх нь сул тал нь яаж юм өөрийгөө золих гээд нь штэ. Амаргүй тэгээд хит төгс хайрыг хүсгээд идэг. Хит төгс хайр чинь бас олоход хэцүү хайр штэ. Гайхалтай хүмүүс байна. Хэрвээ суур гариг нь одоо загсны орд байвал ийм сул талтай байх нь сонсоход ингээд маш гоё ч гэсэн сул тал амаргүй зүйл ахгүй юу. Одоогийн нөхцөл байдал, одоогийн нийгэмдэр энэ чинь маш хэцүү штэ ийм хайрыг олно гэдэг чинь. За тэгин гутаа бид нарт ингээд хинээс ч олж авч чадахгүй тэр гоё хайрыг өгч чадна. Юу вэ? Уншил та цөмрөө те. Болзолгүй хайрлах хандлагатай. Одоо бид нар тэр хүн юу ч амлаг байхад бид ингээд хайрлалах нь вэ штэ. Дэндүү гоё штэ те. Маш романтик тийм үү? Гоё зөөлхөн сүнслэг холбоог мэдэрдэг. Сүнслэг холбоог мэдэрнэ. Бараг л ингээд зайнаас ингээд чамаар мэдэрнэ гэсэн үг штэ. Гайхалтай. Өөрийг нь санаанд дуурсаж яхад ингээд хүмүүс ингээд энийг мэдрээд идэг штэ. Тэгэхээр яах вэ? Энэ энерги нь сайн хөгжсөн, энэ энерги нь эерэг байна гэсэн үг штэ. За тэгээ ямар нэг нөхцөлгүй тийм үү? Болзолгүй холбоог хүсдэг. Энэ юу гэсэн үг гэхээр өөрт нь энийг өг хэрэгтэй гэсэн үг байхгүй. Ингээд хүсдэг гэж бичсэн байгаа утга учир нь хэрвээ өөрийн чинь хос хосыг чинь одоо сургарыг нь загсны урд байх юм бол энэ хүнд юу гэжтэй би чамайг ямар нөхцөлгүйгээр хайрлаж чадна шүү миний арай гэж хэлэх хэрэгтэй байхгүй юу. Бидний дунд ямар ч бол хэрэггүй. Би чамайг байгаар ч л хайрлая гэж хэлэх юм бол өөр чи ингээл нураал унтчихна. Тэгээд өөрийг чинь хайрлаа л гэсэн. Гайхалтай юу? Ийм гоё сайхан энерги өгдөг манай сургарыг маань 12 удаад ингэж энерги нь мэдрэгдэг байх нэ. За тэгээд өөрийнхөө сургаргаа шалгахыг хүсэх юм бол өөрийнхөө хайлтын систем дээр тийм ээ одоо free astrology calculator гэж бичээд одоо хайлтын систем дээр ингэж бичээд тэгээд зөндөө олон үнгүү хайлтын системүүд гараад ирэнгуут нь одоо энэ хамгийн амархан хайж болдог энэ улаан дээр нь одоо энэ улаан хүрээнд бичсэн байгаас astrosig гэж бичээд энэ дээр нь дараад тэнгуут одоо нэг ийм хэсэг гараад ирнэ. Энэ дээр өөрийнхөө төрсөн он, сар, өдөр, цаг, минутаа хийгээд энэ товчон дээр дарчин үйлдэл системийг хийгэрээ гэд тооцоолоорой гэд. Энэний дараагаар ийм нүур гараад ирнэ. За ийм нүур гараад ирэнгуут нь яг уу гэхээр өнөөдрийн хичээлийн хамгийн ихэнд байсан нөгөө сур гарагаа хайж сур гарагаа хайгаад 12 орлуудаа мэдж байгаа тийм ээ. Өмнөх хичээлээр үүдсэн багс мөрөө. Одоо ордуудын гаригуудын бэлэг тэмдэг гэдэг хичээл байгаа да. Тэн дээрээсээ ордуудаагаа мэдгүй байх юм бол хараад сур гарагч ямар орд байгаа юм бэ гэдгийг харангуйтаа саяны 12 ордын аль нь бол аль махбод нь бол гэд та бүхэн маань өөртөө тэгээд таньдаг мэддэг хүмүүсээ сонирхоод үзээрэй. Тэгээд сонирхож үзээд гой сонирхолтой мэдээллүүдийг бас хуваалцаарай гэж хүсэж байна. Энэ хичээлийг маань дөнгөж анх удаа үзэж байгаа хүмүүс маань байх юм бол энэ цуврал хичээл маань байдаг байгаа. Миний YouTube суваг дотор маань энэ плейлист байгаа. Плейлистэн дотор астрологи хинээс сурыг гээд энэ 20 гаруй хичээлүүд орчихсон байгаа. Тэгээд өнөөдрийн хичээл бас ингээд ороод явна. Энэ миний Facebook хаяг, энэ миний Instagram хаяг.
чат бичих юм бол энэ хаягууд маань байдаг байгаа. Ялангуяа Instagram хаяг шиг манайхаа. За тэгээд өнөөдрийнхөө хичээлийг үзсэн та бүхэндээ бүгдээр нь баярлалаа. Тэгээд ирцээ бүртгүүлээ, лайка дараарай, гоё комент гоё ингээд эможи үлдээгээрэй. Тэгээд дараагийн хичээлээр иргэн уулзлаа. Түр баяртай. Астро залан байлаа.